Бичлэг хөрөх өдрийн мэндийг хүргэе. Айлгсын адуу хараа блогийнхаа ээлж дугаарыг хүрэхээр Дорногов аймгийг зорж байна. За манай энэ удаагийн дугаараас эхлээд Max Group манай блог ивент тэтгэгчээр оролцож байгаа. Ер нь Max Group-ийн хувьд бол тод магнит сэтгүүлийг анх үүсгэн байгуулагдсан. Эхний дугаараас эхлээд л манай реклама өгдөг алтан хамтрагч маань байгаа. Тэгээ энэ удаа айлгсын адуу хараа блогд маань бас нэгдэж байгаа. Тэгээд 40-д өгөх бэлгээ, айлдаа өгөх бэлгээ бас эднийхээ сонгоё. Бүгд хамтдаа сонголтоо хийцгаая. Яг энэ Баян зүрхийн товчооны энд байдаг М-артаар нь орж байгаа. Ер нь сонголт айгүй өргөн юм билээ. За юу авах вэ өгшөө? Ус ундаа авъя те. Тэгээд бэлэг гэж. Энэ бэлэг чи хүүхдэд өгөх зүгээр ээ. Max Group-ийн нэг охин компани Max Xim гэдэг хүнсний худалдаа эрхэлдэг компани байгаа. Тэгээд эдний оруулж ирдэг энэ Fabio гэдэг бичээнийг хүүхдүүд маш дуртай байдаг. Манай хүүхдүүд бас иддэг учраас энэс за төрлөөс нь хоёрыг авчт юм уу? Хөө. Энэ айгүй гоё бичэн шүү дээ. Нэр хүүхдүүдэд өгөл. Энэ тийм Max Xim компани бас оруулж ирдэг Yellow Trail гэдэг энэ дарс байгаа. Би одоо нөгөө очих хайлахаа эзэгтэй нарт дарс сонгох гээд байгаа. Тийм драйв ш. Энэ Merlot мó эсвэл Cabernet авчих уу? За ингээд энэ хоёрыг авчи тий. За ингээд айлуудынхаа зочдынхаа бэлгийг бэлтчихлээ. Гэрээ эзэнд өгөх юугаа л үндэсний брэнд домж бараг сонгочлоо. Тэгээ бас ингээд тайлбарыг уншсан чинь хушны самартай айлгийн 5 тансгалгийн нэг нь юутай гисэн байла. Ингээ 3 өөр төрлөөс нь авчлаа. Хунчтай юм байна. Энэ юу нэг ажиг байх гэж. За дарсаа болохоор бас 3 өөр төрөл авсан. Энэ дарс маань аягүй олон төрөл учраас. За тэгээ бичээнээсээ бол олон төрлөөс навцсан. Тэр доор зөндөө байгаа. За тэгээ сүүгээ авсан. Өөртөө уух сүү авсан. Жимснүүд авчлаа. За тэгээд ямар ч байсан. Хичүүлнэ. Эднийхээ юунд ажиггүй юм байна. За Дорногов аймгийн нутгаар явж байна. Ариг сумаар өнгөрчөөс энд хурдан морины хөшөө ахаар бас сонирхоод үзэг хийгээд буугаад ирлээ. За хин гэж хүний хурдан хурцлаг байна вэ? Ишин шагдрын хулан нэмэх гэмэх хурдан хул азарганы хөшөө юм байна энэ. За хулан нэмэх гэдэг юм хурдан сайхан азарга байсан юм байна. 1940-од оноос 46 оноос 1958 оны хүртэл энэ орон нутагт оролцсон юм сайхан азарга байсан юм байна да. Монголын анхны онлайн малын эмийн сан Манлай Цэгимэн та захиал бид хүргэн 7720 1010 Сайхан шуурж авч. За зорьсон газараа дөнгөж ирсэн чи яг морины ажилдаа таарчлаа. Сага маань сарууд хоёр маань одоо мориныхоо ажлыг хийгээд хязгаарлангуудтай ажил хийж байгаа гинэ. Тэгээд тэрийг дагаад бүгд хамтдаа биччихье. Бас урд үзэгчтэй хүргээгүй зураглал байгаа бах гэж бодож байна. За энэ дунд одоо бас том наадамд аригдсан ямар адуу байна? Ер нь одоо ямар амжилттай өрөөнүүд явж байна вэ? За энэ дотор дааганда аймгийн наадам Дорногов наадамд. Тэр сүүлийн харуу? Хол үрээ. Хулаа? Хол үрээ Дорногов аймгийн наадам дааганда амуу гэж утсан. 24 онд дааг аймгийн наадам амуу гэж үрээ. Тэр хээр хөдөлсөн байгаа хээр жижиггээр өнгөрсөн жил Улаанбаатарын 100 жилд аригдсан үрээ. Сайхан талааны 100 жил дааганда дөрүүлсэн хонгор үрээр хамгийн цааталж явж байгаа. Тэгвэл сумдын 100 жилд аригдад төрүүлсэн өрөөнүүд явж байгаа юм биз дээ. Сумдын 100 жилд аригдад төрүүлсэн одоо энэ аймгийн наадамд амуу үзсэн даа. Сумын 100 жил бол ер нь нэлээ өтгөн болно үсттэй тий. Өнгөрсөн жилийн 100 жил бол манай аймагт ганцхан сум 100 жил болсон. Улаанбаатар дээр өтгөн сум 100 жилтэй. Төрөө жилд нь бол манай аймгийн чи бүх сум нэг л Улаанбаатараас бос сум 100 жилийнхаа байсан. Энэ танай энэ говийн гэдэг юм уу? Салхи бол бас хөөрхөн нөлөөлөл нэз. Ялангуяа энэ хаврын салхи. Хаврын салхи хэцүү штэй бас тэгэл их салхитай өдөр салхиа хараад байгаад хахаар бас хийж амжихгүй. 4 сард бол ер нь салхигүй өдөр цөөх шүү.
Саруул аяарын хувьд чи ер нь том наадмын амжилт чи ер нь хүрээ азаргаараа эхэлсэн гэдэг тий. Азраг арайгаагүй. 11 онд азар гам уулзсан. Аймгийн 80 жил зүүн бүсээр Хүрээ азраг. хүрээ азар. Тэр чин дэлгэрэх адуу гэдэг лөө. Тэгээ өргөн сумын манай ээжийн ах захын онгаадаа л да. Надаа бэлгийн шүдлүүрээ бэлгэн дээрээ тэгэл авсан. Өргөн сумаас ирсэн. Гэхдээ би одоо буруу санаагүй л тайж адуу гэдээсэн Тэгээ санагдав. тайж одоо өргөн дэлгэр хэр манай эмээгийнхэн чинь дэлгэрхийн ус бодлоо. Дэлгэрхийн айл байхгүй. Манай дээр ахих дэлгэрхийн айл өргөн дэлгэрхийн зааг дээр л аргалын уул гээд тэнд нутагладаг. Өргөн дэлгэрхийн усоо тийшээ ороод нутгалцсан усууд байхгүй. Тэр хүрээ азраг ер нь ямар одоо хичнээн аймгийн наадамд 2 төрүүлсэн гэдэг л хүрээ азраг чинь. Ямар удамтай гэдэлээ за тайж өрөө Нав азрагныхаа осрын хээр гэж хээр азрагны л төл гэж эцэг нэг хээр азраг байсан. хэдэн настайгаас нь эхлэж байсан бэлгэнд ирсэн гэдэг үлээ яадаг вэ? Тэгээ бэлгэн дэрсэн манай хүүхэд байхад л манай ах тэр надад дадаа байлгүй. Би авч амжихгүй байж байгаа сүүлд 2006 оны жилийн болоо хавар шүтлүүрээ ирсэн. Аймгийн наадамд өөр наадамд нэг хоёр л морцсон аймгийн наадамд өшөө мордоогүй гэнэ. Хотгтын ордод нэг төрүүлж хоёр ам уужд нэг ариг хотгтын ордыг одоо орсон хавар энэ хүүхэд юм хэлээд тхөө. Зүгээр айтер амаараа битээ ноцолдороо зүгээр сайхан дараа сайн татаал дарчих заяа. Хүүхдүүдээ хэл. Тэгээ төрүүлж яваад гөрөнүүдээ сайн хориорой. Урдталт нь аваад байгаа нь хул юм бэ нүү? Хул байна те? Төрийн хулыг яриад байлуу. Яасан аль бүстэй яасан гэдэг лээ? Аймгийн наадамд даагам уужсан. Аа, шүтлүүрээ яасан. Шүтлүүрээ ер нь одогтой уралдаагүй байна. Өнгөрсөн жил энэ жил орлоо. Ари харна. Хараа битүүр харин жил гэж байгаа заалаар. Удам нь юу болох вэ? Урдам нь энэ доржигийн хашат гэдэг хашаттахын одоо унгаа одоо эцэг нь би нэг цэвэр азар авсан нэг бор азар. Ааха. Тэр энэ авсан тэр борын төл цэврийн төл. За энэ зэг л адуу. Цэгэл одоо энэ айргийн одоо айргийн цагаан мортой бачаргал гэж бачгаа гэж айргийн үнэ. Тэдний онгаа. Цаатлынх нь хонгор юм баг шиг байна те? Тэ. Тэр хонгорыг түрүү яриад лээ. За тэгтээ ярьж харчих одоо тэр хонгор. Тэгээ хонгор чинь сайхан тааны 100 дааг дөрвс. Удам нь юу хэлэх вэ? Удам нь дорнтоос ирсэн. Энэ хэр өнгөрсөн жил Улаанбаатарын 100 даа ирсэн. Дуграах унгаа одоо. За. Ингээл өдөртөө нэг талдаа нэг 3-4 км л явчихад байна уу? Тэгээ хоёр бага адуунууд арай ойрхон явнаа бас. Хавар болохоор бас. Нэг холдоо. 2.5 гэсэн сая. Би 2.5-аас 3-таар яваад шүү. Би хаврын уралдаанч. Угаас хязгаал өрөөж ойрхоноос уралдаа манай энэ хавьлаа. Аа за. Хэдэд уралд? 12 км л. Танах чинь дорногоо кап гэж игээд байгаа тий? Дорногоо кап гэж хийнэ. Энэ жил болохгүй хаа. Тэгээ сомдууд одоо кап зөндөө болсон. Сом болгоод бараг кап л гэдэг. Азраг дээд насаа хэдэд азраг их морой дээд насаа хэдэд хийдэг. Азраг одоо ер нь сүүлийн үед азраг уралдаа байчаад хавар уралдаа байчаад ер нь азраг их ховордоод байна шүү дээ. Уралдаж байгаа азраг ер нь. Их морьд бол байна. Их морьд зөндөө шүү. Энэ одоо нэг хаврын ажлынх нь километрийг асуугаад байгаа. А километр нөө? Аа. Километр нэг 3-4-өөс л явна дөө ялгаагүй. Ер нь одоо саруул хоёр үе чи өглөө хэрхэн эхлээд нэг өдөр ер нь хэрхэн өнгөрдөг вэ? Өглөө босоод биш 7 өнгөрөөгөө босон шүү. Тэгэл энэ харимтаа ирэл мөр малжаал тэжээж байгааг давхар хянаа тэгэл. Энэ хавар адуу малаа усалж байт тэгэл мөрний ажил ихтэнд 10-11 гээд. Яг мөрний ажлыг хийсээр гадараа болно да. Харин ч хөө энэ нөгөө бас хотоос жоохон зайтай болохоор морины хөвгтийг олдцуул гайг бах тий. Морины хөвгт авгүй цаг үеэрээ томорхон томроо доороосоо жоохон хөвгтөд гарч ирээ тэгэл өдөө орно.
нэр хотыг одоо арай дээр яг. Энэ хавьдаа давчнаа хурдууд нь ингээд зөөлөрчнөө. Хэдэн настай юм бэ? 5 нас. Морины ажиллал хийгээд байна тий. Тий. Уралдаанд бол яг бол. Уралдаанд явахгүй. Унаа сурж л байсан дээ тий. Эртгэн шиг. Зөөлөн шогшоод байда ирээдүйд дагуулад. Зөөлөн шогшоо. Зөөлхөн. Та зөөлөө. Бооя. Бооя гэж. Энэ цаа завсарч хусуур байсан юм. Хусуур аав. Хусуур. Ороо салхинаар наашаар. Байж ханд холдож өгч татчихооч. Минийхөө нэмнэг аваарай, хэмээл нэмнэг. Босно. Араа нь яа. Бачи хөдөлмөр бас нүрэх хөдөлмөр байгаа шүү. Өвлийн хүүдэн, хаврын, хавсраг, зуны халуун гээл тий. Бид хэдий чи ер нь нэг наадмын дараа нэг морь харигдуулаад цодлууж байгаа агшнаар л хүмүүс төсөөдөд идэв юм шүү. Бид хэдий ингэж та хэдий. Тэгээ шүү дээ одоо нэг л их мөнгө олоод байгаа шиг л боддоо ш. Нэг баян олсооч гэж. Хөдөөний бид нар ч бол тэгэл 13 4-өөс л эхлээд морь үйсэн гэд. Би 13-таагаас авахгүй л морь үйсэн. Багтаа болоо сурд морь унжсэн уу? Ус өвгийнхөө морийг унжсэн. Аймгийн наадам дотор ясаа ирдэг. Өвөө бас их сайн морь үйдэг хүн байсан. Ер нь морины идэлгээ хийж байгаа нэг айхтар анзаарагдаад байхгүй ер нь морины сайхан өнгөрчдөг байсан гэдэг ярьжсэн. Тий. Дээр үуч одоо нэг хаврын уралдаан цөөх. Уралдаан хавар цөөх учраас тэгэл өвлийн идэлгээ ер нь бас унах нь ундаг байсан баг л та. Айхтар ажил хийж гэнэ гэж харагдахгүй тэгэл морь өнгөрүүлчихдэг. Сайхан унж идэлдэг хүмүүс ер нь морин тэгээ бэлэн байж байдаг байсан юм шүү дээ. Тэгээ өвөл одоо дээр үуч усууд ер нь тэгэл мориор бол ганц унаагаа залгуулдаг юм морь ийч. Тэгээ техник хавар. Тэр бас морь балны ер нь бэлэн байдалтай л байдаг. Унаа идэлгээ сайтай. Өө дээр өссөн саруулаар ер нь. За өө дээр бараг өссөнтэй ялгаагүй. Өөг л ганц хүүхдээс та ер нь хаа явсан газар аймагт ирвэл байнга л дагаа явж идэг. Хаа явсан газар л авч явж идэг. Хүүхэд насны дурсамж тод үлддэг шнэ. Ер нь өөдөө үлдсэн наадмуудаас хамгийн сэтгэлд үлдсэн наадам нь ямар наадам байдаг юм бэ? За аймгийн наадамдаа л нэг тэр хайргдаг, хоёр хайргдаг. Би нэг азрахтай зургаалсан. Тэрийг өөрөө тавуулчлаа гэж бодоод яг нэг санаанд ороогүй хайтар шахахгүй ороод ирсэн. Манай өвөл гуй идгээд хажуугаар бол гүүгээл гүүж исэн. Гуй дараа л гээд. Тэгэхээр за 4 5 ялгаач баг юу аах вэ гэж бодвол тэгэл явц өвөг араа хэд гуйдаа л ороос 5-аар очих шиг болсон чинь зургаалцсан байсан. Эхний азарган бүр хол зүхтайгаа авчихсан. Би тоолж чаддаг би гараад ирсэн тоолоод яг өөрөө 4 5 дээр л яваадсан байхгүй. Тэгэхээр хожирын жамбалгаа бор азрах гэж аймагт азраг 96 онд азраг төрүүлжсэн. Тэр бор азрагыг хол төрүүлсэн юм л. Намайг тэр ил гараад ирэхэд ер нь бариар орцсон байсан. Тоологдоо. Жамбалгаа одоо ч одоо ер нь их тархсан юм шиг байна шүү. Баруун аймаг дээр явж жамбалгаа унгаан гэж ярьж байдаг шүү. Тийм баха жамбалгаа шүү. Энэ хурцтай хүн байсан шүү манай аймагт. За хэдүүлээ хөдлөх үү? За За. Шууд бэлгөө өчгөөгээд байна.
Шууд нөгөө морины ажилдаа таарсан учраас бэлэгшээгээд байгаа шүү дээ. За энэ хурдан морины нөгөө юм хиймрийн тарцаг байгаа. Яг уу хэлж байгаа. Гол нь энэ бичиг юу нэ энэ ерөөсөө яг түүхээ нөгөө юунаас авсан архиваас авсан. Ямар ч алдаа мадаггүй. Тийм дотортой. Тийм зүйл байгаа. Энэ Google сахиус хурдан морины сахиус байдаг. За тэгээд нэг жижигхэн бэлэгтэй. Эдний дэж үндэснээр. За нэг ийм дэлгэтэй ирсэн таар нохлох гэж бодож байгаа. Үсэд үзээрэй. Энэ нөгөө жижиг бэлэг байгаа. Нэг ийм жижигхэн. Энэ скин гэдэг энэ арьс арчилгааны бүтээгдэхүүний тестер байгаа. Тэгээд хэрэглээд үзээрэй. За тэгээд жижиг гар юм бэлэг. Нацгийн уран удам гутлын үйлдвэр нь арьсан гутал, ботинг, хром, малчууд болон ажилчны гутлыг чанарын өндөр түвшинд загварын өргөн сонголттойгоор үйлдвэрлэж байна. Мөн манай гэрээт салбар дэлгүүрүүдээр бүх загварын гутлууд өргөн сонголттойгоор хөдөлтаалагдж байна. Харилцах утас 80 50 66 77 99 10 90 14. Нацгийн уран удам гутлын үйлдвэр. Айлс ядуары блог манд Орнгой аймгийн сайн шансамд сумаас үргэлжилж байна. Энэ удаагийн зочин маань Монгол улсын шилдэг уяач, 3 удаагийн шилдэг уяач, аймгийн алдарт уяач Саруул хоёр байгаа. Тэгээ одоо зочныхоо гэрт ирсэн ярилцлага үргэлжлүүлж байна. Та бүхэн ард ингээд таны амжилтыг өгүүлэх медалууд байж байна. Ер нь баримжаал бол улсын наадмаас буюу улсын чанартай бүсийн уралдаанаас төд аймгийн наадмаа бүсийн уралдаанаас төд гэдэг ингээд амжилтуудаа нэг баримжаалаад хэлэх боломж байгаа юм. За бас баримжаа байлгүй дээ бас. Улсын чанартай наадмаас уйснаар бол би 8 хайрыг дээр авсан. Аймгийн чанартай наадмаас медаль болсон бахаа. Зов мод өгч байгаа. Сумдаар уралддаг юм уу? Сум жижиг наадмаар уралддаг юм уу? Яг аймгийн чанартай гэж бид чинь тэгэл орон нутгаар ингээл аймгийн бүсийн наадам болохоор тэрүүгээр уралдаал. Тэгээд сүүлийн хэдэн жил манай аймаг чинь дандаа нөгөө 17 оноос хойш улсын үеч аймгийн баяр наадамч улсын баяр хатаа ёсоодын наадам дандаа бүстэй давхцныг өдөр болоод. Тэгээд нэг морин малыг жоохон сэтгэл төрөхгүй бахаар л аймагтаа уралцсараа бол бүсэд уралцсангүй олон жил боллоо. Нэг 2 жил бүс тавиад үзүүл яа. Ууд нь бас 10 жил бараг болчихлоо шүү дээ. 10 жил, 8 жил уралцсан бол болох байсан баг л таа. 19 онд боржгоны бүсэд энэ даагаа явуулаад 6 алсан юм. Тэгээд өнгөрсөн 25 онд тэрнээс хойш 6 жилийн дараа бүсийн наадмын хайр хүртэж байгаа юм. Тэгж байна. Би чи 15 оноос хойш л юм. Тэнд нэг бүсэд уралдаад өшөө чинь Доронтод 21 онд наадам болдог жил чинь Доронтод бүс болсон шүү дээ. Тэнд очиж заалан даагаа ир. Одоо очиж нэг 10 гаргаад орсон. 11-ээр нэг даахаар 14-ний заалаар. Саруул хоёр үеч одоо ер нь ямар хүний морьдог үйдэг юм бэ? За одоо манай найз нөхдийн нэг ганц нэг атгуунууд л. Тэгээ цөөхөн хэд хэдэн яг нэг найзуудын цөөхөн адуутай, нэг адуутай ч юм байна, хоёр адуутай ч юм байна тэгэл. Өөрийнхөө голдуу. Өөрийнхөө уйна. Өөрийнхөө голцсон уяал. Тэгээд найз нөхдийнхөө юм ганц нэг уяал. Үн төлбөрөөр үйж байгаа юм бол байхгүй. Найз нөхөд дундаа л тэгэл. Уралдаа байж шүү. Энэ одоо би сая түрүү ярьсан нөгөө цус тоо ярддаг болсон гэдэг. Тэгээд одоо үнэхээр одоо энэ чинь нэг талаараа уралдаан спорт шүү дээ. Тэгээд нийтийн жишгийг дагаал одоо нөгөө адуундаа цус оруулахгүй ч гэдэг юм уу. Одоо тийм өөрчлөлт хийхгүй бол бас уралдаад өөч ихтэйгээр сайн байсан ч гэсэнтэй тухайн адууны материал нь дутаад гэдэг юм. Өгөгдөл нь дутаад байна л да. Ер нь би ч анх нэг релиз одоо анх гарч ирж байхад жоохон дургу тэр өндөх дургу байсан л та ер нь релизэд. Тэгжээж л ер нь алдчихж байна. Ер нь анхнаасаа бас жоохон тавдамдаа цус оруулаад релиз зөвлөгөөд эрт уралдсан бол бас арай амжилт нь арай илүү байх байсан. Тийм байна. Тэгээд буруу ясаар гад Монгол гэж явж байгаа л эцэгт алдчихлаа юм л да ер нь. Олон жил Монгол сүүлийн 2 жил 50 адуугаар уралдаж байна гэхэлэрч. Тий. 25 адуутай л ганц нэг уралдаанууд байдаг шир. Тэр бүсэд 19 онд 6 алдаг даагууд 25 дааг бас. Дааг багад бол бүр ялангуяа шүү дээ. Улсын төрөө амуу үзүүдээр орж уралдсан шүү дээ. 50-тай том.
Тэд нартай очиж үүгүүдээ очиж зургаалчаад ирсэн. Түрүүнийг цэвэр азрахтай байж чад үржилээ гэдгийгс англи. Англи азрах байсан. Одоо нэг араб азрахтай л гэж байна. Хайлан дээр вэ? За тэгэл аль нь л ч аль нь л ер нь зүгээр гайгүй таараа гарч тэгэл одоо сайн бол тэгэл их сайтай болоод цэвэр азрах чинь бас ер нь ерөнхийдөө хийц юу сайтай л гайгүй гарч шүү дээ. Тэр адуунаас гайж адуул биш бол юм те цэвэр азрах орч. Гүү бас их чухал байгаа хэл. Гүү чухал. Тэгээ гол нь адуу бий болох нэг хэрэг. Одоо ер нь үржил хийхгүй байгаа юм гэж үл яг үндэ алга. Дор бүр нээл нэг азар оруулаад ирсэн өөрийнхөө юм ихэр хэмжээнд л үржил хийгээд. Гол нь тэр нөгөө үржлээр гаргаж авсан адуугаа ууж тодруулах гэдэг асуудал их чухал байд юм байна да гэж сүүлийн үеийн блог хийж явж байхдаа бас ойлгоод байна. За яг үржлийнхаа үр шимийг л одоо үзэх юм л да. Зөв юмны араас явж гин үү яаж гин те зөв үедээ үзэж. Тэгэл бид өөрсдөө уяал өөрөө ингээд насалдаад байдаг болсоо тэгээд яг монголоор хуучин монгол адуун гайгүй такиж ирсэн болохоор бас цус орохоор адуунаас гайгүй такаад байгаа юм. 1998 оноос хурдан морь үед 2015 онд аймгийн алдарт байж буй орон нутгийн хансан цолонд хүрсэн. Такс би 10 оны юу л авч 11 он гардаг ч л авсан. 15 биш 10 билүү? Тий. 10 оныхаа амжилтаар 11 он яг оноор авсан. Ерөөсө 2-3 жилийн дотор авсан юм шүү. Орон нутгийн. 98 оноос морь үйсэн гэж. 98 чинь жахта хүүхэд байхдаа морь уяал тэгэл болохгүй явсараа боллоо гэдэг. Тэгтэл 15 оноос эхэлж морь аягдж эхэлсэн юм бэ. Тэгээд 2005 оноос уу тэгэхээр 11 онд. Тий 6 жил. Гэтэ би одоо тантай өмнө нэг подкаст хийгээд нэг жижиг бичлэг оруулсан. Тэгээд нийгмийн хандлагыг харахад бол ер нь таныг одоо бас нааша одоо ирээдүйдээ их сайн үйж байгаа байчаа ер нь том наадамд юм дуулах байчаал гэж олон нийт хүлээдэг юм байна лээ. Тэр нь бол одоо нөгөө сахиморчноос ирж байгаа хандлтаас их мэдгэжсэн л да. Хүлээлт өндөртэй л ах шүү байна да. Таныг одоо төрийн цал авах байчаа энэ том даван дээр уралдах байчаа л гэж олон нийт үнэлдэг юм байна л. Тийм яас одоо тэгээ нэг бас морь үйж олон жил морь үйсэн морьны төлөө олон жил явсан бас нэг төрийн наадамд морь аягдуулчих гэж бас дотроо зоригтой л яваад байдаг юм л та. Тэр нь ахгүйгээр нэг унгаа одоо өөрөө бий болгосаа дуугаар багаас нь оролдож байгаа л бий болгочихил гэж аригдуулчихил гэж зориод идэм юм да. За тэгэл худалдаж авч үзсэн өнгөрсөн жил дугаарах юм байна гэсэн нэг дааг үсээр таваар орсон. Сонгомол дааг. Тэгээд тэр одоо сонгуул донд байна. Тэгээ өөрсдийн унган мудаасаар ба доороос гарч ирж байгаа тийм хурцлд орсон таагсар байна. Тэдний гасаал бас юм гордоод шүү дээ. Ирээдүйд бас гайгүй юм болж байгаа. Яаж уяал өрн их мөр эвлэхийн илүү хурдан байт юм бэ? За их мөрч тэгэл нэг алсын явлаас л стахан хөнгөлөө ядаа байлгаад болчдөг юм санагдав. Ер нь хэдэн сард морьдоо оруулаад хэдий ямар эдлэгээ хийгээд тохиолдсон мэд. Тэр нэг юм жижиг графикийг бас ингэ ярьж болох уу? За би ч их морьдоо бол 11 сарын 20 тэгэл ер нь жоохон дулаан байхад ганц нэг хорыг гаргачихвал өөр жоохон бээрх нь баг байдгийг болов гэж боддог шин. 11 сарын 20-аас сөөлхөн үйж цоогоод ойрхон мордоо тэгэл ганц нэг үйж хоноол манай өвөө бол ер нь үйж хоноол тавьчих 2-3 уяа тавьчих тэгэл болдгийг гэдэг байсан. Намар орой бууцны хөлд үйж өгдөгөөс бид нарыг бол хөдөө малтай ах чинь уяаныхаа дандаа буу хольныхоо бууцны хөлд уяагаад татдаг. Тэгээ тэнд мөр уяа тонцоход 2-3 шин уяа онцгол. Өөр болч тийм хаадаг л өстэй урдны улсад. Одоо ч л тэр өөр өсөлтөө л өвчнгээ унаа идэлнэ. Гэтэ бас намрын ганц нэг одоо энэ эргээд бас нэг урдныхаа юм руу бас усууд мерсэр бас хараа дээр биш юм уу гэдэг тийм хандлага бас байгаа маа яа шүү дээ. Одоо нэг шүү. Бас дээр үе усууд бас юм хөгжөөг өтсөн бас урдны усуудын хөгжих бас гайгүй сайн усууд байсан юм шүү. Одоо шинжлэх ухаан талаар юм их хөгжсөн. Янз юм тариа их гараад ирчихлээ л дээ. Одоо хөгжир. За энэ медалууд бол дор хүрнээл төв өгөх байх. Одоо тэр наадмын ингээл тэгэхээр медалаа хараад тухайн наадмын дурсамжууд тодорхой хэмжээнд сэрэгдэг болов гэж бодож байна. Эдгээрээс хамгийн онцлог дурсамжтай наадам хэдэн он тохиосон юм бэ? Нэг Болооч чарах уу? Ингээд заагаад ярьчих болох уу? Үсийн наадам медаль унаад гэж энэ үсийн хүрээ азарганы. Энэ хүрээ азарганы байх. Энэ цавь дээр азарганы медаль. Цавь дээр азарч хүрээ азарганы төлнө байхгүй.
Соёлон болтлоо оролцсон. Усын чанартай надад мөсөн яд надад нэг харагдсан. 4 сумын 90 жил төрөөс. Аривжаагийн 2013 оных нь Аривжаа тогтод харагдсан. Аймгийн нааданд харагдсан. Олон харагдсан. Соёлон болтлоо оролдоо тэгэл хүмүүс оролдоо. Миний хөрмөр 15 онд Энэ нөө хөрмөрнөх үү? тий хөрмөр 15 онд аймгийн шилдэг ихнээс олжсэн. Намайг шилдэг үеэс олдог жил болсон. Миний хөрмөр шилдэг ихнээс олжсэн. Энэ ямар удамтай одоо хөрмөр? Энэ өндөр шилмөр. Хөрмөр. Шил адуу гэлдэх юм байна Тий, тий. их Шил сайн адуу ер нь барьсан. ямар онцлогтой юм бэ? Одоо сүүлийн үед одоо энэ үеигдэж байна да шилийн ядам. Сүүлийн урд ихтэй ядамд байт юм. За энэ ямар мөрнөх үү? Энэ миний борморны тал. Бормор гэдэг одоо Аривжаа хоттой 220 жилийн төрөөс. Шүдлэн аймгийн наадам төрөөс. Жавхлан шарахтаач би нэг хээрмөр төрүүлгээ бормор ам уузууд тэгээд миний хоёр мөр төрөө ам уузууд орчихсон. Жавхлан шарахт ам уузагдсан. Энэ дандаа л аймгийн чанартай шахнаад медаль одоо 2 3 гол 2 нь юм уу? Өөр л багнаад. Бас дандаа аймгийн чанартай л надад. Ингээд одоо энэ ямар адуу вэ? Наа чи миний тэр хонгормор гадаа уян дээр өгшөө хонгормор гэдэг аймагт 17 онд аймгийн наадам төрүүлсэн. Аа за. Өнгөрсөн- Одоо байгаа юм байна тий. Өнгөрсөн жил 16 настай мөр Хөвсгөл сумын 100 жилийн үед харагдсан. Монгол мөр үү? Монгол мөр. Энэ шиг ямар адуунууд байх вэ? За энд одоо тэгэл энэ түрүү чийл уягдчихсан одоо нэг медалууд байгаа та. Манай тэр хонгор азарга тэр гэл хул азарга тэр юм. Энэ яг өөрийнхөө адууны тураагаар хэлгсэн. Гүр нь хулангийн тур. Мөн тийм үзэж болох уу? Болно. Ингээ сангийн бопревч тийм ээ тий. Ингээ мөнгөлүүлээд хийцэх мах шүү гэдэг юм аа. Энэ танаа нутг юм хийсэн юм уу? Манай нутгийн бас. 3 цагийн бэлэгдэл байна. Үүгийн буюу дээчүүлийн тамга. Тийм манай өвгийн аавын хамгаал гэж Тэр миний дээчийн мэдээ. хамгаал, тий? Тий. Түрүүнийг хин Адуучны Баатар тамгаж Энэ өгсөн манай гэж өвгийн яг ярьсан үү? өөрийнх нь энэ үндсэн тамгын өвгийн маань өвлж ирсэн тамгын өөрийнх нь дарж ирсэн тамга. Энэ бол яг юугаар байгаа. Сурдлуулахыг л зордсон шүү дээ. 12 онд манай унган тамгатай мөр соёлон мөр усын наадам дам үзсэн шүү дээ. 12 он хинийн нөтрлөө. Алтай Батэрдны шуурх хонгор гэж хонгор Оо соёлон. тий. Тэрний тэгээд бид хоёр бас ярилцлага тэрүүгээр ярьжсэн байна шүү дээ тий. TRM брэнд хот хөдөөгийн бүх малын эмийн сангуудаар худалдаалагдж байна. За миний бормор чинь манай дуграахын Батөрлөлийн балт төлөлцөн яах юм онгомор. Их нь манай хүрээ азарганы төлөвлөгөөнөөс гарсан. Энэ Шүдлэн аймгийн наадмаар төрүүлээд Соёлын аймагтай хариг. Авчигмөр Аривжаа хоттой 220 жилийн аймгийн Аривжаагийнхаа төрүүлсэн. Жавхлан шарахт амаа үзэж, Хоттой ордод амаа үзүүлж байсан. Одоо яг бид нар бол сонирхогч дээ тий. Зүгээр ирээ сайхан адуу байна, гоё юм байна гэж харж байгаа. За ялангуяа нөгөө уяа хүлэн ороод нөгөө өнгө цас үед бол бүр өөр л харагдах байх. Яг уяачийн хувьд бол за миний бор моринд бол хурдан адууны нэг ийм шинж байдаг юм аа. Ийм учраас ингэж тавьт юм аа гэж та сонирхуулаад хэлээд өгөөч. Миний борморч ер нь баг бахта, унаг бахта ер нь нүд хөмсөх сайтай л тийм зүрх зөрөх сайтай л адуу байсан юм да. Нүдэнд их тийм өвөрмөц. Тийм авгар нүдтэй тийм унаг байсан шүү дээ. Унаг бахта. Унаг дааг бахта. Тийм нүд сайтай адуу бол зориг зөрөгтэй. Зүрх зөрөх сайтай. Шуу сайтай ер нь бас шуу өтер их бүдүүн адуу байсан ш багтаа. Багтаа их шуу сайтай байсан адуу бүдүүрөө бас их гайгүй адуу болж магадгүй юм шиг л. Уяаны хувьд ямар вэ? Уяа гайгүй хөнгөө уяат. Хөнгөн сэнсгэн гэдэг. Нөгөө нэг махны хувьд ямар байна? Мах энэ баг шүү дээ. Мах багтаа. Хар мах багтаа юм тэгэл. Шилэм рүүгээ жоохон бас тэр төрүүл шилэм суучих гэдэг. Шилмээ барж өгөхгүй. Тэгээд их ажил хийх гэдэг. Тэгээд шилмийг барах гэж ажил хийхээр бас болж Мах чулгачаад байдаг уу?
Хоолоо тогтоох гиз гүзэний хувьд юу? Бид сууж байгаагүй хоол. Өдөө мөрч одоо их насны мөрчөнд бол гол нь хоол унд сайтай байх. Хоолоо өгдөг чухал болоод үдээс арчуулдаг, хол уралддаг. Хоол мэдлждэг одоо бас хэцүү л байдаг юм шиг байна. За энэ хонгор маа нөгөө одоо 16 таг. Одоо хэд тийм бэ? 16 таг. 18 тамир. 2 жилийн өмнө. Хөвсгөн сумын 100 жилд айрагдаад зодог тайсан. Өнгөрсөн жил утгийнхын 100 жилд би нэг мороо зодог тайлна гэж. Яг бариан дээр нотолж гаргаад яваад. Яс Улаанбаатарын зумжил. Улаанбаатарын унган мор. Баатар зур гэдэг ах. Манай Баатаркын ажил авсан. 17 онд аймгийнхын наадамд их хол дөрвсөн юм аа. Километр дөрвсөн аймгийн наадамд. 20 онд аймагт ам үзүүлсэн. Аймгийн өмсгийн наадамс нэлээд олон харагдсан. Сайхан байна уу 18 дэх. Нэг сайн мөр өдөрж уягдсан мөр дан битүү мөр байж байгаа их насны мөр 17 онд харагдсан шүү дээ аймгийн наадамд. Төрөөс. Яагаад өмнө уйдгүй байсан юм бол? За тэгэл мөр тавиад манай дээр мөр тавиад байж байгаа гэсэн мөр байсан. Тэгээ Баатар хөө энд явахтаа орхиж явсан мөр. Энэ маань бас надад ирий гэж ирсэн юм аа ер нь. Чөдөртөө оргоод алга болчиход ганцаараа Баатар хөөг адуугаа аваа явахт нь олдохоо байчаад тэгээд Баатарка тэрийг олоод аваа гэж юм. Тэгээд нутгаруугаа гүгээ явцсан болов гэд бодоодсон чирээ ойрхон байсан юм бэл намраа гараад ирсэн. Бадархаас ирсэн мөр энэ ч улаан. Надад тэгээ зайл олон жил сайхан тах гэж өгсөн. 17 онд төрүүлээд аймагт төрүүлснийхээ ард дээр хөлн өвгөө хойд хөлөө өвгөө болгоцсон шнэ. Дараа нь наадамж яваад. Тэгээ уйж болохгүй 18 онд өнжөөгөөд 19 он зайлвал хөл одоо ер нь дашаанд хэлтэй. 19 онд энэ аймгийн шигшмэл хурдгийн хаврын 5 сард аймагтаа нэлээд гайгүй наадамд гурвалсан. Тэгээд тэрнээс хойш 20 онд аймагт ам ууждаг. Хоёрдад байгаа. Жил болгол нэг айрагдт юм аа. Нэг хоёр. Олон уралддаг байдаг. За одоо нөгөө яриад байгаа сайн адууны гэдэг юм уу сайн их мөрний та одоо хонгор мөрний хувьд алийг онцлох вэ? За ийм адуу юм аа. Миний хонгор мөрний салтаал их тийм өвөр мөц их мундаг салтаатай мөр шүү дээ. Араас нь харахад их алцгаар. Одоо жоохон хөл гар нь хэлтэн болчоод тийм болохоос биш. Хөлөд явахаар тэр чинь одоо сайн адууны юу гэдэг вэ? Хайнаас нь явахаар алцаг гэдэг. Ер нь хөл дашаа машаа нуугаагүй байхдаа наа чинь аймаг төрүүлсэн жилээ хэтрэл өвөр мөц араас нь харахад бол андаш байхгүй. Аа тийм ээ хэлтэн биш. Бээрэн дөөхөн сөөлтэй тийм. Соодог болмоор да. Суулт байхгүй ах чинь чухал үстэй. Ер нь Монгол адууны онцлог нэг тийм биш үү? Тэгээ говийн нөхцөлд ч одоо маш их төсвөр төвчээрийн уралдааг харна шүү дээ. Монгол адууг одоо энэ малын эмчнэр ярих нь бол ер нь одоо тэр улсын наадам дээр ирээд унж байгаа адуу бол ер нь л одоо бараг л амьсгалан тасраал унж байгаа. Монгол адуу бол нөгөө бүр зүрхийн зогс турддаг нүд тэр уралдах дайчин чанар нь цуснд нь байдаг гэж ярьдаг ш. За энэ. За энд гурав одоо энэ дорчигийн ашаат гэдэг ашаахан гурав одоо энэ сая тагтын ордод уйх гад ирж авчирч чадчих. Хонгормор төрүүлэг эсрэг баримтмаар 11 онд төрүүлсэн хонгормор унгаа эзэн тий. Хонгормор ч бас манай энэ хашаанд гадаа энэ хашаанд байдаг гэсэн шүү дээ. Оо тийм үү. Тий, чичээд энэ хашаахан чичээж энд. Аа өвшөгээд л энэ. Хонгорморыг онд төрүүлжсэн хүүхэд энд байна одоо. Манай аймгийн яривчад туслах болцсон залуу. А энэ гурав хашаагч морин буянтууд дээр уягдчихж байгаас буянт тусгацаад манлаа дээр. Тийм баха. Хасан дэйтэй баха. Заалан байна. Энэ манайд нэг халзан морыг хурдлаад байсан. Өнгөрсөн жил утгатаар дөрвсөн. Аймагт соёл, хязаалан соёлд дөрвсөн. Тэрний яг дүүн. Ийм хязаалар. Өнгөрсөн жил нөгөө Улаанбаатарын 100 жилд айрагдсан үрээ. Наа тэрүүний нөхдүүд л танилуд шүү дээ эднэр чи. Наа тэрийг холдоод ахын доо. Аа тэд нар ч өстэй мордоо өвслөөд л байгаа юм шүү. Жилд одоо тэгээд нэмэгдсээр байгаа л 40 50 руу ер нь дөхөдөг охоо. Гүү мал одоо тэгэл зарим нэг энэ мал болгоно гээл тэжээ. Зарим нэг энэ уян. Өвсөө хаанаас ах уу? Өвсөө дандаа голцоохонд оронтоос л авч та. Хүүхдүүд ингээл л 4 5 тагаас энэ морин дуртай хүүхдүүд бол анд шихгүй шүү дээ. Ямар ч хориод нэмэргүй л байгаа үстэй тий. Хүүхд бол одоо нэг өвчээр оноолоод байгаа юм яарэ байхгүй.
Одоо энэ төвийн ус утсан бас хүүхдүүдэд онуулъя гэсэн усаа зөндөө шүү. Жохоо хүүхд сургаад онуулчих гэсэн усаад. Энэ дөлгөө алтартай их ойрхон цустамар байгаа. Энэ хэрүү? Тэ энэ хэрмэр. Дөлгөө алтартай эцэг нэгтэй. Их нь бас Стамбулын 50-тай гүнээс гарсан юм байна. Нэмба хагас авчирсан юм. Аймгийн наадамд урьдчилан 4-оор ороод Өсгөн сумын 100 жил яваад хайрцсан. Хэдтэй мөрөө? Энэ 9 настай мөр. Дөлгөөний чи их хаттай адуу гэх юм байл шүү дээ. Тэ. Дөлгөө чатуу яата. Би бол олон жил бас хамт ойрхон яваа. Соёлонгоос нь хойш ер нь ойрхон яваач Нэмбатайс чинь зундаа цуг нийлж гарч ирв. Энэ хэр хатуу яата? Вэний үлгтэй хэр вэ? Энэ ер нь бас Нэрэж төстөж. ажил Ойрхон төстөө энэ төр харагдах уу? Хараач юм шиг. За нэг хордон мортой ижилхэн гэж одоо. Гэхдээ нэг юм цусаараа одоо яалтгүй. Одоо хэв шинжин нэг ойролцоод байдаг шүү дээ, тий? Цусаараа яалтгүй л ойрхон цустай юм гэсэн. За энэ хонгор. Хонгор мөр нэг улсад ам уузад хонгор барьны төрсөн дөө. Соёл нь 12 онд улсад ам уузад хонгор. Яг эцэг их солиогоо төрсөн дөө. Эцэг өөр. Эцэг нь манай хүрээ азраг ам нөө бүсэд ам уузад хүрээ азраг нэ. Тол. Энэ бас нэлээд олон харагдсан юм аа аймгийнхаа чанартай надад. Тэгээ Монгол юм да өргөдөг. Тэгэл зун яг нэггээр нэг аймгийн бүс мөсийн наадам болоод аваачаа дак болохоор харагдчихна гэж бас. Энэ хэрүү? Энэ боржгоо 19 6-аас дааганд 6 балдаг хэр. Одоо тагтын ордод уягдаад байж байгаа. Тэрнээс хойш яаж төгсөе? Тэрнээс хойш нэг айхтар яагүй алдаж барьж байгаа л тэгээд гарч ирчихэл энэ одоо уягдчих. За халуумар байна. Манай хадам аав халуумар. Соёл аймагт ам уузцсан. Өнгөрсөн жил Улаанбаатарын 100 жилдээ харагдсан. Тэгээд бас аймгийн чанартай надад бас 2 3 харагдчих юм аа. Тусаар баг. 25 таа. Тийм баг. Би голцоохонд 25 таа юм үйдэв дөө. Тэгээд одоо л нэг жол баг гадуунууд л 50 таа болж гарч ирж энэ доороосоо. Тэд нэрийг жол өдөрөөлөө хийж үзвэл. 25 таа морь бас гайгүй. Соёлонгоос дэш одоо 25 таа. Газар холдод манай говийн нөхцөл бас газрын тавиад халуунд халаад өгөх юм бол тэгэл. Монгол одооний тэсвэр хатуужил. Жохон Монгол цусан давмгайлж арай төвчээр нийлүү болох нь ахал таас. За тэр Хуулмар энэ манай найзын нодлонгоос би үйж байгаа. Өнгөрсөн үйл ирээл. Өнгөрсөн зуны аривжааг нэг улсын бүсэд 4-өр орсон болмор. ямар удамтай хатаа гэдэг лээ? Энэ өндөр шил. Сайхан дулаан өндөр шил. Даваа самб Өрнөө Баатарын даваа самб гэдэг нь хатаа. Хавчиг мөр өнгөрсөн жил өсөд 4 үлээд. Би их урдад очиод жоохон тамир бас нэлээд багассан. Гайгүй нэг 10 хавцаа явж байгаа тэгэл үлдсэж байгаа тлээ. Баруун дээр л 9 10-аар явж байгаад. Фермер энэ Хязаалаа аймагт төрүүлээд Хавчиг мөр аймгийн наадамд ам уузцсан. Дуграах юм гомор. Дуграахын улс усад 8 орсон сартай иргэдэг юм байна. Бас аймгийн чанартай наадамд нэлээ харагдчихад байгаа юм. Хар азраг нэр өнгөрсөн жил Баяутгийн Энтэн аймгийн Баяутгийн аймгийн Энтэн аймгийн өмнөд төсөд хоёулаа харагдсан. Энэ хоёр хоёлаа юу? Тий. Гүн дуграахан адуунууд онгон гэж байгаа адуунууд бас хэд хэд вэ те? 4 Тий дуграахын биш дуграахын адуунаас нэлээ хэдэн жил авч байна. За хар азраг. Хар азраг байна. Манай улсад ам уузад хонгор борны төрсөн дөө. Дуграахаас би эхийн дуграах авсан байсан. Бас тэгээд шүдлүүрээрээд юмнэг шүдлүүрээрээд 108 аймгийн наадамд ам уузуудад. Тэгээд хязаалан жил нэг наадам болоогүй. 21 онд. Тэгээд тэрнээс хойш энэ олигтой уухгүй байсаар гол 24 онд Хатан болгын 100 жилд төрүүлээ. Сайхан даны 100 жил харагдав. Өнгөрсөн 100 Баяутагт очиж харагдав. Тэгээд очиж газар. Эцэг нь олонгууд Дуграахын 15 онд дааг 15 онд гэдэг 14 болоо 15 онд болоо. Улсад хээр дааг төрүүлсэн. Тэр хээрийнхэн төл.
Урагч нь ер нь дааг олон оруулсан байх уу? Тэ төрөөс улсын Монголдо төрөөсөн бол Сонгомлдо төрөөсөн юм байна. Ингээл уус улсын цус орцол одоо улсын 4 ам үзүү хоёрын л цустай ойрхон эзэн татдаг. Тийм байна. За хараа азарганд одоо нөгөө сайн адууны гэдэг юм уу? Ямар шинжүүд байна вэ? Ямар уяатай юм бэ? Ер нь одоо саруул хоёр уяач болгон ч нэг юм өөрийнх нь яг уйж чаддаг гэдэг юм уу? Эсвэл уяаг нь олдог гэдэг юм уу? Эсвэл яг тэр одоо юунд тасцсан нэг юм би нэг ийм хэлбэр хийцэн адуу эсвэл нэг ийм уяатай адуу илүү уяад ах шиг гэдээ ярьж байдаг л да. Хараа азарганы Хараа азарга маань ч одоо энэ бас л жоохон уяа бас хатуу талдаа шүү дээ. Хаттай өөрөө ఇలా уяад авах чадамжтай. Өнгөрсөн зуны энэ говийн бүсийн сонгомлын ам үз даах ам үз үзсэн. Донож шүтлөөр. ногооны шүтлийн юм байна тий? Сая жоо ажлыг дахиулж байгаа л. Өнөөдрөөс л зогсож байгаа та. Говь сүмбрийн сонгомл даах аймгийн наадмад нас ам үзсэн. Удам юу гэлээ? Удам өндөр шил. Их нь. Тэгээ зандан сарын дүмх хангуулга маань найз яддаг. Энэ бараа хөтлийн бас одоонуудаас бас том гараад байна. За энэ нөхөр. Энэ нөхөр өнгөрсөн жилээ сонгомд айргийн таваар орсон дааганда. Дуграахын одооно. Энэ бэлгүүтэйгээ хартай эцэгнэхтэй. Их хурдад төрүүлдэг. Бэлгүүтэйгээ хартай эцэгнэхтэй. Их нь бас нэг эцэгтэй. Далигийн төлгөөс гарсан. Олон цас сайтай л удамтай л айгу ирээдүйтэй адуу бол хохолж таа. Сүнгд дааг 2 болсон. Нэг сумын 100 жилдэр сургаалаад бадрах. Тэгээ аймгийнхаа бүсэд таваар орсон. Шүтлэн өрөө гэхэд ер нь жоох өсвөлөө юм байна нэ. Тэгээ яхаа сонгомлдоо уралдах юм бас нэг үсэн битэх байвал. Хааштай л Монголд бол уралдахгүй. За хүүхдүүд миний хүүхдүүд мортчих. Хүүхдүүд мордуулч. Нэг тойроод уяага тойрч. Уяагаа нэг тойруулчих гин. Мордороо. Бүгдээрээ мор. За. Бүгдээрээ мортчих. За. Хамаагүй аль номноос мордоос мор. Дээд бүгдээ нэг зургийг авна. За миний хүүхдүүд мордороо. За миний хүүхд мордороо. Мортчих. Чи мордоод хөдөлчих наадгаа. Чи зайдлаа явах юм миний хөө? Эмээлэхгүйс юм. Гайгүйг нь унтах гэдэг шиг ш. Дага би нэг унчаал. Тэр нь унддаг юм уу? Тэр нь удаа сурж байгаа юм аа. На шуурхаа дээр мордооч хэнийг. Өвгмөрөө зайлчгаа хийнэ ирээдөө заяа. Ирээдөө. Чи азраг очиж азраг унах нь яа. Энэ өөрөө чи өнгөрсөн 100 жил юм боос. Энэ хуулийг бид нэлээд сайн эдэлсэн хавар 2 дахь, 3 дахь болчихсон. Одоо хүчин бол дундын сайхан хүчин дээр байгаа. 5 гоо хурааж байгаа. Шинэ ногооныг үцсуугаад ер нь сайхан дүүрэн харамхтайгаар зуныхаа уянд баригдана гэсэн үг шүү дээ. Өөхгүй харамхтайгаа мөр гэдэг чинь зүдрэг авах нь байгаа гэдэг. Чүмгний бүр бярандаа хөрнө гэж бас байгаа. Тэ. Бүр их тураагаад явал үндсэн бариг болчих. Тэгэхээр яг уяач хүн гэдэг чинь өөрөө мордныхоо тамир тэнхийг мэдэрч байгаа юм чинь тэгээд энэ мөр үндсэн бярны үйлээ тэрнийг эдлэгийг тааруулаад яг угаасаа нэг нэгхэн гаргацсан мөрд чинь тэгээд би бол дээш нь сөргөөж босгож энэ ноёхыг оролддог мөрдөө. Тэгэхээр чин заавал тэр хүчтэй жилүүдээр тижээж мөр сайхан сөрдөг. Тэгээд хурд шингүүртэй оюус эднэрээр тижээдэг. Тэгээд давхар уяндаа бол актив 100 энэ дээр нэмж өгдөг. Энэ Агрофит компани тэжээлээс манай уяч юу нэлийн түлхүү хэрэглэдэг юм, төгөмөл хэрэглэдэг юм байна л да. Тэгээд тэн дундаа одоо танаа байнгын хэрэглэгч ямар хүн бэ нэ одоо манай уячтаас гэсэн чи
таныг санал болгосон. Сүүлийн хэдэн жилээр манайхаас тогтмол болдог гэдэг. Тий. Манай одоо манай мэд сайхан манай энэ уяаныхан ч ерөөсө сүүлийн 2 жил хэрэгжилж байна. Манай хурд шингүүртэй оюу саярыг хэрэгжилж байна. Аа за. Тий. Аяна өрөөгөө Ингээд нийлүүлээд холио тэгээ хэвхтэй. Тэгээ дээр нь жоохон карнойл мал тиймэрхүү юм ийгээд. Тэгэл тийжээж байна. Тэгээ ерөөсө энийг өгөхөд мөр айхтар ядрах нь баг сэргийхэн хурдан байт. Тий. Одоо 2 жил хэрэгжилчлээ. Тэгээ одоо сүүлийн үед бол одоо энэ тийжлээс өөр тийжлэхгүй энэгээр л ингээд тийжээж байна. А эндээ нөгөө бүр жоохон цэвэр мэврүүдийг багаадаг ингээ битүү хачт юм уу те? Наад руу ч ингээл хийгээд манай хашааш ингээд нэмэгдээл ийшээ сунаал яваал. Орох юм жилээс жил адуу нэмэгдээд. Яа наа. 4 5 онж байгаа. Хөөл 7 8 онж байгаа нөө ч хэдэд онцсон юм. Наа. Ямар эцэг нь ямар азар юм? Ямар азарны хураалгасан? Цэгийн манд байгаа манай хэр азар. Төгсөн гүнүүдээ бол оруулаад ирд юм. Энэ одоо онголохоо орж ирж байж байгаа. Тэр минь нэлээд төгцсөн байна. Тэг мөн ямар удамтайгүй. Энэ манай тэр нөгөө Баталзын Мукатар мукт чолонга манай найз хэл. Хааштай юм баа маа? Тий. Эмнийг юм уу? Догш юм байна. Гүүнүүд чинь нэг догшин голцоох л гүүнүүд. Манай нэг оржон зургаалдаг дээр дагна ихний тавтаар энэ дүүний. Энэ 70 таттай сар. Ямар азрын төлөө энэ? Манай миний авсны бор азраг гэдэг шүү дээ. Англи азраг гэж. Тэрний төлөө. Хараа Английн төлөө авах гэж харагдаж байна. Энэ жих орой гарсан. Одлоос хөө гайг байгаа за одоо зон том болоод байна. За, танаа адууч ямар тамхтай гинэ? Амчаагалч. Ээж юм. Төд маа тамгыг ээж гээд. Хизээ орж ирсэн. Энэ өнгөрсөн аваар орж ирэл. За тэгээд манай блогийн бас нэгэн ивент итгэгч Агрофит компани маань бас бүтээгдэхүүнийхаа дээжийг танд бэлгэлсэн байгаа. Хэрэгжилжсэн ер нь. За хэрэгжилж байсан. Эдний тэжээлүүд ер нь ямар онцлогтой байдаг вэ? За эрдэс юуны бас юутай л та. Энд чинь бас ботол шингс яас учраас бас адуунд бас боловсрох нараа хурдан. Тэгээд нөгөө бас найрлагатай эрдэсийн найрлагатай учраас сэлэнтэй гэдэг нь их зүгээр идэг юм шиг байна тий. Тий. Адуунд ч бас энэ тэжээлийн адуунд зогсоолын адуу учраас бас эрдэс бэц дутагдaltaд бас нөхөж явахад бас давс юуны юм хэрэгтэй байт юм шиг л. Тэгээ танайгаа өрөөч нөгөө өв сургамлын гарцаараа багтаа яалтчгүй нэмэлт тэжүүлэх хэрэгтэй болдог баг. Тэгээ манайхан ч бол одоо өвл тэжээн зуны бол ногоо бас арай шинттэй. Зундаа бол говийн ногоо ч юм бол шимээр бас одоо би ч гэхдээ хоошоо гарч их бол сүүлийн хэдэн жил 5 6 жил хойдолд гарч юмар байчлаа. Хангай газар. Ерөнхийдөө бас нөгөө олон адуу тэжээд хүнд үнийн хувьд харьцангуй боломжийн учраас тэгээ хурдан шингэдэг учраас уучт бас нэлээд хүчин буулгасан адуунд бол сайн өхөө шингэц их түргэнтэй. Бас адуундаа бас их хурдан сэхэж танкруулахад хэрэгтэй л тэжээл. Бага адуунуудаа голдоо өгчдөг юм уу? Ер нь нэлэхүйд нь л өгд юм уу? За багцууд адуундаа л хөөндөө.
Тийм хамгийн гол нь үндэсний үйлдвэрлэгч гэдгээрээ онцлогтой тий. За тэгээд дараагийн бүтээгдэхүүн маань нөгөө Ирландын алдартай харин брендийн бүтээгдэхүүн ба. Энэ бүтээгдэхүүнийг бол мэддэг байлгүй дээ. За ингээд энэ эцэгчдийн шагналыг гардууллаа. За айл хэсгийн адуу хараа блогийнхаа ээлж дугаарыг Дорногов аймгийн сайн санд чамаас хүргэж байна. За тэгээ бидний халуун дотноор ухтан авч энэ хаврын хавсарганд одоо юу гэдэм блэ? Хууч хий хуурыг мань тайлж өгсөн. Ийм сайхан дотн сайхан үлээж авсан алдартай баярлаа. Морь уях төрийн хэрэгт амжилт хүсье. их баярлалаа. Та үдсэн ажилд өндөр амжилт хүсье. Jabba,